Оюун эрдэнэ засгийн газар хамтарч буй улс төрийн намуудаа зориулж төрийн өмчт компаниудад бүтээмжийн менежер, хяналтын менежер гэх цоошин албан тушаалыг бий болгож 400 гаруй хүн томилон ажиллуулахаар төлөвлөсөн талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл хүн намаас бүтээмжийн менежерийн албан тушаалд одоогоор 20 орчим хүн томилогдсон байна. За алдагдaltaй ажилдаг төрийн өмчт компаниудын бүтээмжийг сайжруулж гадна дотны хөрөнгө оруулалтыг татах зорилготой мөн гадаадын шилдэг ихтэй сургууль төгссөн менежерүүдийг томилсон гэж тайлбарлаж байна. Өнөөдрийн байдлаар бол тухайлбал хүн намаас яг мэрэгжлийн хүн нам гэхээсээ илүү бид нар манай намын гишүүд гэхээсээ илүү яг мэрэгжлийн энэ олон улсад ажиллаж исэн санхүү мөнгө төр босоо чадвартай за мөн энэ бүтцийн өөрчлөлтийн туршлагатай ийм мэрэгчлүүдийг оруулж байгаа нэг 10-аас 15 хүн бол өнөөдөр томилогчоо явж байгаа нь энэ ажлыг чинь хийх мэрэгжлийн хүмүүс хэрэгтэй байхгүй. Түүнээс нэг дарга томлоод байгаа зүйл огт байхгүй шүү дээ. Мэргэжлийн гэхээр бас цалин хөлс нь хэд байх бол мэдээж одоо ашиггүй ажиллаад байгаа төрийн өмчт компаниудын ашиг сайжруулах хэрэг нэлээд том үүрэг хариуцлага хүлээж орж байгаа хүмүүс ахна тий. Тэгэхээр удирдах албан тушаалтны над бол энэ нарийн мэдээлэл нь бол байхгүй байна. Гэхдээ ирсэн мэдээлэлээр бол ер нь 5-7 сая төгрөг гэдэг ийм мэдээлэл бол ирж байна тий. 2000 гаруй доллар хяналт нь арчсан намаас уг нь бол томилогдож байгаа. Гэхдээ би тэр процессыг мэдэхгүй байна. Яг томилохдоо засгийн газар санал болгоно. Тэгээд тэр чинь нөгөө тууз, мууз, гүйцэтгэх, захирал, махирал, үтсийн өөрчлөлт энэ төр гээд олон юм болох байх. Намынхаа одоо сул гишүүдийг хүмүүсийг ажил албан тушаалтай болохгүй байна гэдэг ийм шахааны үндсэн дээр ийм албан тушаалуудыг шинээр томилоод байна гэж. Ер нь бол арчсан намын гишүүд дунд тийм санал байгаа шүү дээ. 8 жил бол төрийн албанаас хасагцсан. Намаар гадуурхагдсан. Тийм биз? Тэрийг бүх ард түмнэрээ мэдж байгаа үстэй. Арчилсан намын гишүүн эсвэл арчилсан намын гишүүний үр сад бол төрийн алба болоод бусад албанд орохгүй байна. Автгаа ярьж байгаа шүү. Хамтраа засаг барьсан бол доошогоо энэ хүмүүсийг ялгуурлан гадуурхдаг байдлыг одоо зогсоож өг. За хөгжлийн банк сангийн амбус эдийн засаг хөгжлийн амны хариалалд шилжсэн. За үүнээс хойш удирдлагын баг нь үндсэндээ ардсан намын хүмүүсээр солигджээ. За тухайлбал хөгжлийн банкны хяналтын менежерт ардчилсан намаас Нягтлан бодовч мэрэгжилтэй аюур заныг томилсон байна. За харин бүтээмжийн менежерт Монгол Ардын намын даргын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан мөнх жаргалыг томилжээ. За ингэснээр хөгжлийн банк гэхэд 6 захиралтай болж байна. За түүнчлэн Монгол Улс Цэвитмет төрийн өмчт үйлдвэрийн газрын орлого захирлын статустай бүтээмж хариуцсан менежер гэх албан тушаалд за улсын их хурлын гишүүн асан оюун чимэг за нийслэлийн агаарын бохирдлыг буруулах хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежерээр нийслэлийн хүн намын дарга Зол Заяа нар томилогджээ. За ингэснээр хотын дарга Нямбатар 5 орлогчтой болж байна. За орлогчтой гэдгийн учир нь бүтээмжийн менежерүүдийн томилгоо хийгдэх үед төрийн албаагчдад уг албан тушаалын засаг даргын орлогчийн статустай ажиллана гэдгийг тооцоогдож хэлдэг байна. За шинэхэн нэртэй орлогч дарга нарын томилгоотой холбоотой мэдээллийг эргэж харвал 2024-өөс 2025 онд он солигдох үед тушаал шийдвэр нь ихээр гарсан байх юм а. За тухайлбал ерөнхийлөгч асан улсын их хурлын гишүүн Батулгын хүнгээгдэх нүрдтийг Улаанбаатар төмөр замын хяналтын менежер за Эрдэнэс тавталгын хувьцаат компанид Пунцгийг хяналтын менежерээр тус томилсон байна. За мөн Өвөр хангай аймгийн Ардсан намын дараагаас мөнх жаргалыг Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газарт хяналт хариуцсан менежерээр томилсон байна. Мөн эрчим хүчний сайд зоригтын туслахаар ажиллаж байсан Жавцсан Пагмиг Эрдэнэс Монгол төрийн өмчт хувьцаат компани хяналтын менежерийн албан тушаал томилгоо өгдөжээ. За түүнчлэн Ардсан намын дарга Ган төмрийн фракцийн Даваа Цэрэнг Монгол Улс Цэвитмет төрийн өмчт үйлдвэрийн газрын хяналт хариуцсан менежерээр томилсон байх юм. За одоогийн байдлаар хамгийн их томилгоог Ардсан намаас хийсэн гэх мэдээлэл байна. За эдгээр менежерүүдийн цалин хамгийн багадаа 5-аас 7 сая төгрөг байх бөгөөд за орлогч даргын хэмжээний эрх ямб эдэлнэ гэдгийг онцолж байна. За нийтдээ төрийн өмчт 120 гаруй компаниудад 400 гаруй менежерийг ийхүү томилгоор төлөвлөжээ.